баярын өдрөө дуусчлаа. За тэгээ арилжаа буцаагаад нэгтсэн. Тэгээ юу болж ийнэ гэх юм бол зах зээл дээр хэзүүдүүлээ шинжилгээ дүгнэлтээ базаад хийцгээе. За долларын индекс харж байгаа юм бол унсаар л байгаа. Ер нь бол маш эрчтэй унж ийн. Ер нь он гарахаас хойш 110 дээр байсан бол одоо 98 руу бууцсан байгаа. За та энэ улаан зураас юу юм бэ гэх юм бол олон жилийн uptrend line. За энийг цөмлөхөө үгүй юу хэдүүл арах хэвээр. Доллар дээр одоохоно ямар нэг позиц байхгүй. Нэг намайг айлгаж байгаа юм юу юм бэ гэх юм бол дэлхийд даяар доллар суларч байгаа хэрнээ Монголд чангарч байгаа. Тэ. За тийм учраас долларын хөрөнгө оруулалт амар чухал. Доллар унж байгаа хэрнээ тийм ээ. Тийм учраас автоматикийн багцсан. Тэгээ зарим багцууд 25%, зарим багцууд бараг 45% долларын валютын хөрөнгө оруулалттай болохоор хэдүүлээ хожиж л байгаа. За, нефтийг харах юм бол сая ерөөдөө олон сар жилийн uptrend line-ыг унгаагаад энэ downtrend line-аар явсаар л байгаа. Ерөөдөө том support хаана байна гэх юм бол 54 доллар тэгээ бас 44 доллар дээр. Тэгээ хаа хүртэл унах юм бэ хэдүүлээ харъя. Ер нь бол дэлхийд даяар эдийн засаг жоохон муутж байна. Хүмүүсийн итгэл багасж байгаа. Жишээлбэл манай Монгол улс дотор дизелийн худалдаа авалтын хэмжээ 50% буурсан. Окей. За юу ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол нүүрс олборлох багассан. Хятадуудын нүүрсийн худалдаа авалт нь бас буурсан. Тийм учраас хятадууд нүүрс авах болж байгаа юм чинь бид нэр бас олборлох хэрэггүй. Энэгээр дамжуулаад дизелийн эрэлт Монголд буурж байгаа. Тэгээ дэлхийд даяар дизель, газ, нефт илүү цөөхөн юм тээвэрлэгдэж байгаа. Илүү цөөхөн юм бүтээгдэж байгаа. Тийм учраас нефтний үн буурсаар л байгаа. Тийм учраас хэдүүлээ одоохондоо тэр нефт олборладаг, газ олборладаг компаниудын хувьцаа авах цаг нь арай болоог байгаа хэдүүлээ хүлээх ёстой. За тэгээ ингээ харах юм бол энэ олон сарын support хэд хаана байсан бэ гэх юм бол ойролцоогоор 66 доллар дээр байсан. Тэрийг ерөөхдөө цөм цогцсон байгаа. Дональд Трамп Америкийн засгийн газар тэнд ирэх барьж байгаа хүмүүс нь юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол 50 долларын нефтийг хүсэж байгаа. Яг гэх юм бол энэгээрээ дамжуулаад инфляц буурна, бүх юмны өртөг буурна, тээвэр бүх юм. Америк эдийн засагт бол сайн, Хятадын эдийн засагт бол ерөөхдөө маш сайн. Магадгүй манай Монгол бас 92, 95, 98-ийн бензиний үн ханш утга буурах магадaltaй. Гэхдээ төгрөгийн ханш сууларч байгаа болохоор арай худлаа байж магадгүй. За тэгээд нефт юу их магадaltaй юм бэ гэх юм бол энэ support зураасан дээр ойгоод уналтаа өргөжлүүлэх баха. Хааварлан бэ гэх юм бол миний таамаг энэ яг биелэх заавчгүй биелэх хэсгүү 50 дээр ерөөхдөө батгаатай бараг очих 54, 56 дээр. Гэхдээ хэвлээ зүгээр хүлээх хэвээр. За тэгээ юу өсөд байгаа юм бэ гэх юм бол тийм сүүлийн өдрүүдэд галзуу солиотой юм шиг алт өсөөр явж байгаа. За өнөөдөр өдрийн оргилцыг хаана байсан бэ гэх юм бол $3,500 өдөр дотроо хүрсэн. Та ингэ харж байгаа юм бол 2024 онд гарахдаа $2,050 байсан. За 2025 он гарахдаа $2,600 байсан. Одоо $3,500. Миний хувийн үзэл бодол юм бэ гэх юм бол энэ Тэнгэрлөө пуужинж байгаа болохоор сүүлийн хэдэн өдрүүд болж байгаа. Тэгээд алт уул завсарлага аавна, хязгааргүй өснө гэж байхгүй, мөнхийн өсөлт гэсэн юм байхгүй. Тэгээд хэдүүлээ зүгээр харах хэрэгтэй болгоомжтой байна. Тэгээд алт руу хэн нэг нь хөрөнгө оруулалт хийсэн бол стоп лоссоо дээшүүлэл чирээ яваад байгаарай. Надтай цуг хөрөнгө оруулалт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулагч болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө оруулж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадаг өгнө. Окей. За QQQ харчи Nasdaq Америкийн топ ойролцооны 100 технологийн компани бадцсан багц гэсэн үг. Та ингэ харж байгаа юм бол 4 сарын үеэр навс унсан. Айгу хурдтай бараг 10% уналт хийж байгаа. Гэхдээ буцаагаад бас 10% өсөлт хэдхэн хоногийн дотор хийж чадж байгаа. Тийм учраас эндээ одоо урт хугацааны хөрөнгө оруулагч одоохно хөрөнгө оруулалт хийх цаг нараа биш амар савлгаатай амар аюултай short position нээчих юм бол шууд алуулж магадгүй long position хийчих юм бол бас яг адилхан. Тийм учраас
туршлагагүй нэг өдрийн арилжаа хийдэг хүмүүс угаасаа Монгол баг чаддаг хүмүүс баг байхгүй. Тийм учраас иймэрхүү өндөр савлгаатай юмнаас болгоомжлоорой савлгаан дуусаагүй шүү. Хэдүүлээ ингээ харах юм бол ёроолноос нь аваад оргил циклүү нь яваад тэгээд дараагийн ёроолоо ингээ хүргэх юм бол энэ QQQ хаа хүртэл хүрэх боломжтой юм бэ гэх юм бол 497 хүрэх боломжтой. Гэхдээ эсэргээрээ тэг хаа хүртэл унах боломжтой юм бэ гэхээр сүүлийн оргил цэгийг нь аваад ёроолоо нь хүргээд тэгэл ингээ харах юм бол тэг full Fibonacci retraction-ыг харах юм бол 366 руу хүрсэн ч болох юм байна. За тэгээд ингээд хараад үзэх юм бол тэг энэ хүртэл буурах магадaltaй эсвэл тэг энэ хүртэл өсөх магадaltaй. Тэгээд аль нь бүтэх боломжтой. Гэхдээ энийг арилжаалах маш хэцүү. Тийм учраас та энэ дунд туршлагагүй хүмүүс байгаа юм бол энээс хол байсан зүгээр шүү. За тэгэхээр алтлуу буцаагаад орчоод өмнөх томоохон ёроол оргилцэг за full retractment ер нь ингээ хараад татаад үзэх юм бол Fibonacci-гийн full extension хаана байгаа юм бэ гэх юм бол 3494 дээр байгаа. Өнөөдөр жишээлбэл энэ ханшиндаа хүрсэн. Дахиад хүрэх юм уу яг сайн мэддэхгүй юм байна. За бүр тесрээ явчих юм бол 3678 руу хүрэх боломжтой. Гэхдээ тийшээ хүрэх баталгаатай биш ээ. За тийм учраас энэ дээр болгоомжтой байгаарай. Сарын хугацаанд 6 сарын хугацаанд жилийн хугацаанд Fibonacci-гийн хөдөлгөөнөө бүгднийг хийцэн байгаа. Магадгүй дээшээ бүр тесрэх магадaltaй хэдхэн хоногийн дотор. Тийм учраас энэ алтан дээр позиц авсан хүмүүс стоп лоссуудаа дээшлүүлээрэ битгий шуналтаарай тийм мөнхийн өсөлт гэсэн юм байхгүй шүү. Маш олон хүмүүс энэ хугацаанд амар их мөнгө хийсэн. Зарим хүмүүс надлуу бүр ингэ хэлээд за идрота баярлаа гэх мэт тийм алтны олборлтын компани тийшээ хөрөнгө олт хийсэн. Тэгээд $5,000 хийсэн хүн одоо $20,000-тай сууж байгаа. $20,000 хийсэн хүн одоо магадгүй $50,000-$60,000-тай сууж байгаа. Өөрийнхөө арилжааны бурхан гэ андуурсан байж магадгүй бүх юм л хөрөнгө олт хийгээд үсдэг юм байна. Тиймэрхүү тий хөөсрөлт таадын толгой таадын чарт таадын дансан дотор явж байгаа юм бол болгоомжтой байгаарай. Маш хурдтай буцаагаад навс ундгийн шүү. Тэ хамгийн сүүлийн алт авмаар байгаа хүмүүс нь авсныхан дараа алтыг авмаар байгаа хүмүүс олдохгүй юм бол энэ буцаагаад чулуу шиг correction хийнэ. Гэхдээ урт хугацаанд алт өснө. Тийм учраас урт хугацааны тоглоомыг тоглоорой. Өнөөдөр маргааштай мөнгө нуухлах хэрэг байхгүй шүү. Яг гэх юм бол тийм өндөр хөшүүрэгтэй, тийм өндөр эслэм хийх юм бол буцаагаад хамаг олсон мөнгө алдъя шүү. За бидний хувьд бол сонирхолтой нэг юм юу юм бэ гэх юм бол энэ алтыг Австрали доллартай харьцуулсан байна. За яг гэх юм бол манай schooling community хаашаа хөрөнгө олт хийж байгаа юм бэ гэх юм бол Mica Metals гэсэн Австралид үйл ажиллагаа явуулж байгаа алтны компани л хөрөнгө олт хийсэн. Тэгээд ерөнхийдөө хэдүүлээ хизээ хөрөнгө олт хийгээд эхэлсэн бэ гэх юм бол энэ 2025 он гарах үедээ тухайн үед алтны ханш хэдээр байсан бэ гэх юм бол нэг $4,200 Австрали доллар шүү. Одоо хаа хүрсэн бэ гэх юм бол $5,400 Австрали доллар. Алтны ханш 3 сарын дотор Австрали валютаараа тий $1,200 Австрали доллараар өссөн байгаа. Компанийн хувьд бол гайхалтай мэдээлэл нэмээд алт олборлоход хамгийн өндөр өртөг юу юм бэ гэх юм бол эрчим хүч. Окей. Цахилгаан, газ, нефт, дизель, тэсэлгээний материал. Тэдний өртөг бүгдээрээ одоо буурч байгаа. Тийм учраас Mica Metals-ийн тий олборлж байгаа бараа бүтээгдэхүүн юу юм бэ гэх юм бол алт. За тэгээ бүтээгдэхүүнийг газараасаа гаргаад баяжуулаад цэвэр алт болохын тулд тэр ордог өртөг бүгдээрээ буурч байгаа учраас тий өнөөдөр хэдүүлээ ямар сигнал би групп руу явуулсан бэ гэх юм бол Mica Metals дээр баг зэрэг нэмээд авчаарай. За ингээд чаналыг харах юм бол өшөө буурах магадлал бол байгаа. Буцаагаад нэг 14.5 15 руу буурах магадaltaй. Тийшээ буураад эхлэх юм бол хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол жоохон нэмж авчна. Гэхдээ шуналтаж болохгүй хамаг мөнгө ийшээ хийж болохгүй. Өнөөдөр хэдүүлээ баг зэрэг нэмээд авсан байгаа. За тэгээд алтны ханшны өсөлт дахиад нэг 3-4 хоног үргэлжлүүлэх юм бол Mica Metals бас буцаагаад өсөх юм байна. За тэгээд хэдхэн хоногийн дотор хэдүүлээ магадгүй нэг 5-аас 10% ашиг жижигхэн позицээр авах боломжтой. Шуналтах хэрэггүй шүү. Яг гэх юм бол зах зээл эрчтэй унж байгаа. Салхи маш хурдан эргэх боломжтой. Бидний эцсийн зорилго юу юм бэ гэх юм бол эндээ давтаа хэлчихье заяа. Эдийн засгийн уналт болж байгаа. Тэ? Дэлхийд даяар нефтний үн ханш унж байгаа. Худалдааны дайн болж байна. Хятад Америкийн хооронд маргаантай байгаа. Европын эдийн засаг бас тийм сайн биш. Тэ? Европ дотор бас Украин, Оросын дайн
дуусах болоогүй байгаа. Тийм учраас ер нь эдийн засгийн хувьд олон улсын худалдаа 8 хөрөнгөний зах зээлийн ингээ харах юм бол уналт нь үргэлжлүүлэх магадлал маш өндөртэй. Хэдүүлээ энэ хугацаанд энэ уналтын үедээ юу хийх ёстой юм бэ гэх юм бол мөнгөө нэг нуглах, 50% ашиг хийх, 20% ашиг хийх зорилго нь ерөөсөө биш ээ. Тэ? Энэ тэнд жоохон захаасаа мэрээд магадгүй нэг жоохон ашиг аваад тэгээ бид нар юу хиймээр байгаа юм бэ гэх юм бол энэ уналт нь дуусахаараа мөнгөө хамгаалцсан. Худалдаа авах чадвараа бага зэрэг өсгцэн. Тухайн үед юу хиймээр байна гэх юм бол гайхалтай компанийг супер хямдхан үнээр шүүрээ түүгээд авмаар байгаа шүү. Тэрийг бити мартаарай. Окей. За ингээ алтны олборлдог компани индекс ингээ харах юм бол ийшээ бид нар өөрөө хөрөнгө олт хийгээгүй Mika Metals руу хөрөнгө олт хийсэн. Гэхдээ энэ индекстэй бараг зэрэгцээ явж байна те. Ерөнхийдөө он гарах үедээ 34-тэй байсан юм бол одоо $52 л өссөн байгаа. Бид нар Mika Metals тэг жижиг Австрал олборлдог компаниараа энэ алтны олборлдог компани ETF-с илүү өндөр ашиг хийцэн байгаа. Гэхдээ бас дахиад болгоомжтой энэ ерөөд дэше доош нэлийн савлж байгаа. Гэхдээ урт хугацаанд нефтний үн ханш буурж ийн, алт олборлохын өртөг нь буурж ийн, алтны олборлагч компани зарж байгаа бараа бүтээгдэхүүний үн ханш нь өсөд байгаа учраас ерөөдөө энэ индекс алт олборлдог компани индексийг бага зэрэг мөнгөөр урт хугацаанд далт хийх миний зүгээс нэг асуудал байхгүй. За Америкийн засгийн газрын бондын фьючерс харах юм бол тий одоо засгийн газрын бонд T-bond-ийн өртөг харах юм бол 2020 онд ковидын үеэр оргилцэгтээ хүрсэн 188. Тэрнээс хойш ахуулаад ерөөдөө тогтвортой унаал явж байгаа. За тэгээ хэдүүлээ энэ зураас нь ингээд зураад үзэх юм бол юу болж байна гэвэл тий гэрчтэй буурж байна. Тэгээ энэ даунтренд нь дуусах арай болоогүй байна. Тий засагтаагүй байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ дээрээ төвчээртэй үлгэх хэрэгтэй. Одоо засгийн газрын бонд ёроолтой хүрсэн гих мэдшин ёроолын түүх цаг, таамаглах цаг арай бишээ. Тийм учраас ёроол одоогондоо түүх хэрэггүй хэдүүлээ юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол дээшээ нэг тестрээд яваад за өсөлт нь эргээд ирсэн байна. Баталгаажчаад ирэх юм бол хэдүүлээ магадгүй энэ Америкийн засгийн газрын бонд орох магадaltaй. За юунаас болж энэ Америкийн засгийн газрын бондын эрэлт нь өсөх магадaltaй юм бэ гэх юм бол Европ, Азиасаа болж. Одоо Японы эдийн засаг, Японы банкны сектор гих бас нэг сонирхолтой юм юу болох магадaltaй юм бэ гэвэл одоо энийг арай ойрхоноос харах юм бол тий одоо энэ 5 сард 6 сард энэ Орос Украины дан Европчууд юу хийж байна гэх юм бол Германчууд, Францчууд, Их Британчууд ерөөхдөө тийм байлдааныг хүсэж байгаа юм шиг юм ярьж байгаа. Тийм учраас хэдүүлээ 50 хүлээжээ. Заавалчгүй одоо 113 дээр орох хэрэггүй тий. За магадгүй нэг 126 дээр ороод тий 180, 190 рүү буцаагаад өсчих юм бол хэдүүлээ хангалттай ашиг хийнэ. Гэхдээ буцаагаад эргүүлээд нэг $100 руу энэ засгийн газрын бонд индекс унах магадaltaй байхгүй. Тийм учраас хэдүүлээ баттай юм лөө хөрөнгө олт хийсэн дээр. Тэгээд энэ Америкийн T-bond засгийн газрын бонд харах юм бол баттай юм. Миний хувьд бол одоохоно юм харагдахгүй байна. За алт тэнгэр рүү явж байгаа мөнгө юу болж байгаа юм бэ? Мөнгө тий жоохон унтж байна. Та нэг харж байгаа юм бол 2025 оноос ингээд алт бол зүгээр дээшээ пуужинсан бол мөнгө жоохон дагаад өсөөд тий тэгсэн чинь 34.5-аас 28.5 руу навс унчиж байгаа байхгүй. Тийм учраас мөнгө алтын холбоо ерөөдөө нэг сүртэй харагдахгүй байна. За тэгээд ирээдүйдээ тийм эх 3-4 сарын дотор мөнгө пуужиндах юм уу гүм үү энэ чартнаас харах юм бол uptrend байна. Гэхдээ алтыг дөөрөх юм одоохоно надад тийм харагдахгүй байна. Бүр юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол энэ навс унах магадaltaй. Яагаад вэ гэх юм бол та энэ алтны ханшийг харж байгаа юм бол алтны өсөлтийг энэ мөнгөний ханш дагаагүй. Гэхдээ ядаргаатай юм юу болох магадaltaй юм бэ гэх юм бол энэ мөнгөний ханш алтны уналтыг дагч магадгүй. Одоо алт нэлийн хурдтай хэдхэн хоногийн дотор хэд нугарсан. Тэгээ одоо жоохон амьсгаа авч магадгүй тэгээд дагаад мөнгө маань унах магадaltaй. Тийм учраас мөнгөн дээр ямар нэгэн long position надад харагдахгүй байна. За одоо S&P 500-д орчин ерөөхдөө хөрөнгөний зах зээл, олон улсын хөрөнгөний зах зээлийн хамгийн том индекс, хамгийн их мөнгө ийшээ ордог. Манай автомата дотор бараг 2.5 3 жил S&P 500-гийн индекс байсан. Ингээ харах юм бол 2000 ковидын дараа
уналт нь яаж явсан бэ гэх юм бол яг энд харагдаж байна те. Хоёр ерөөдөө double top хийгээл яг энэтэй хэлбэр нь адилхан байгаа ч те. Өп. За тэгээд юу болсон бэ гэх юм бол дараагийн үслэн дээр томоохон хөрөнгө оруулалтын сангууд тэ нэг орилцэг spike хийгээд за тэгээд ард түмэн ард иргэдэд бүгдээрээ шуураад ирээ за түүхэн дээд хэмжээнд очих юм байна 620 700 руу хүрэх юм байна гэд мэдлэггүй хүмүүс нь бөөнөрөө ороод тэгээ юу исэн бэ гэх юм бол мэрэгжлийн хөрөнгө оруулагч туршлагатай хүмүүс хэдэн тэрбум доллар өрдөг хүмүүс тэднэр лөө ингээд бүх позиц зарцсан байгаа хгүй яг эндээ яг адилхан болсон тэ uptrend явуулсан тэгээд institutional investor-ууд том сангийн удирдагчнэр юусэн бэ гэх юм бол мэдлэггүй хүмүүс бүх S&P-ийн хувьцаагаа зарсан. За тэгээд ерөнхийдөө цикл нь юу юм бэ гэх юм бол нэг уналт, хоёр дахь уналт, за тэгээд гурав дахь уналтын дараа их цэвэрлэгэн болсон. Зармаар байгаа хүмүүс нь бүгдээрээ зарцсан. Тэгээд зармаар байгаа салгамцсан туршлахгүй хүмүүс мөнгөний салгаж аваад тэгээд уналт нь дуусаад тэгээд uptrend нь буцаагаад өргөжлүүлсэн. За тэгээд орилцыг харах юм бол энтэй яг төстэй харагдаж байна. Тэгээд эхний уналт нь болцсон байх шиг байна. За тэгээд хоёр дахь нь, гурав дахь нь тий 1 2 3-ын циклийг яг адилхан дагаа явах юм бол хааварт унах юм бэ гэх юм бол хэдүүлээ өөр цаг үе харах хэрэгтэй. Энэ юу юм бэ гэх юм бол 2007-8 оны цаг үе. За ингээд орилцыг нь айгүй төстэй харагдаж байгаа тий. Энэ төстэй тий. Орилцыг дээр 1 2 удаа хүрээд за тэгээд эхний уналт хоёр дахь уналт, гурав дахь уналт нь ийм болох магадaltaй. Хэдүүлээ зүгээр харах хэрэгтэй, тий. Заавалч одоо 2022 оны уналт шиг юм болох ерөөсөө ёстой юм ерөөсөө байхгүй. 7-8 оны уналт бас ирж магадгүй, тий. Тэгээ ингээ харах юм бол тий эхний уналт, хоёр дахь уналт, гурав дахь уналт нь. За тэгээ S&P 500 яахаар байгаа юм бэ? Магадгүй, тий. Магадгүй богино хугацааны уналт тэгээ буцаагаад энэ uptrend line дээр өргөжлөд дээшлэх магадaltaй. Эсвэл тий 1 2 3 шаталтай уналт гараад ирэх юм бол өшөө унах тий. Одоо энэ дээр нэг жижигхэн dead cat bounce хийгээд palm навс унаад за тэгээд энэ uptrend line-ыг тест хийгээд тэгээд дахиад унах магадaltaй. Магадгүй энэ 380 400 360 хүртэл унах магадaltaй. За тэгээ ингээд дахиад автаад хэлье. Бидний зорилго юу юм бэ? Энэ уналт хизээ хүртэл явахын зүгээр харах хэрэгтэй. Энэ хугацаанд хаяа тий жоохон ашиг интернээс авна. За Америкийн зах зээлээс мөнгө холдуулаад Хятадын зах зээлийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Урт хугацаанд яагаад гэх юм бол дараагийн том тий эдийн засаг юу болох юм бэ? Хятадын зах зээл болно. Хамгийн том автомашины үйлдвэрлэгчийн болох юм бэ? Хятадууд болно. Хамгийн том хүнд механизмын үйлдвэрлэгчийн болох юм бэ? Хятадууд болно. Дараагийн хамгийн том гүнзгий хөрөнгөний зах зээл аль зах зээл болох юм бэ гэх юм бол Хонконг, Шанхай болно. За дараагийн хиймэл оюухан, robotics гэх мэт чинь тэргүүлэх компани эсвэл зах зээл аль зах зээл болох юм бэ? Хятадууд болно. За Америкчууд тэр чигтээ алга болно гэсэн ерөөсөө ёс байхгүй. Зүгээр Америкийн хөрөнгөний зах зээл унжаах үедээ хідүүлээ мөнгөө Америкийн зах зээлийн зохицуул дээр тавихгүйгээр Хятадын зах зээл дээр тодорхой хэмжээгээр тавьж байгаа. За алт малтан дээрээ жоохон ашиг хийж байна. Гэхдээ шуналдаж болохгүй хідүүлээ хизээний цагт Америкийн зах зээлийн уналтан дуусныхан хүртэл хүлээгээд энэ хугацаанд юу их хэвээр бэ гэх юм бол худалдаа авах чадвараа хамгаалах хэвээр мөнгөө баг зэрэг хамгаалах хэвээр тий жоохон ашиг интернээсээ хийж болно. Гэхдээ маш болгоомжтой. За тэгээ энэ супер хямдрал зарлсныхан дараа Warren Buffett гоо маань тий 300 тэрбум доллартай бас сууж байгаа шүү дээ. Warren Buffett худалдаа авалт хийгээд эхлэх юм бол хэдүүлээж гисэн хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Тэгээ би өөрөө хувьдаа юу хэлж байгаа юм бэ гэх юм бол ийм усан оргил шиг навс унаад эхлэх юм бол их цэвэрлэг болж байгаа байхгүй юу? Зарах хөстөө хүмүүс нь бүгдээрээ зарцсан, дампуурах хөстөө хүмүүс нь бүгдээрээ дампуурсан, зээлэр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нь бүгдээрээ алуулсан. За тэгээд хүн болгон итгэлээ алдчихад хамгийн зармаар байгаа зарах хөстөө хүмүүсийн бүгдээрээ зарцсныхан дараа хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол авна гэсэн. Бидний зорилго юм шүү. Тэгэл 1 2 3-ын уналт хизээ дуусах юм тодорхой биш. Зүгээр 50 хүлээ энэ хугацаанд мөнгө хамгаалах ёстой шүү. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг
тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөөхдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашин үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй та хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ комьюнити рүү яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.